Улсын их хурлын 22 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид илэрхий булгаатай үйлдэлүүдийг олноор хийж сонгуулийн хуулийг зүйл бүрээр зөрчсөн нь бодит баримтаар нотлогдож байна. Санал хураалт дууссаны дараа Монгол Ардын намын нэр дэвшигчид Баянзүрх, Налаах хэсгийн хороодод сонгуулийг бүдлээнтуулах зорилгоор санал хураалтын баримт бичгийг хурамчаар үйлдэж 1, 3, 4, 21, 23, 30, 47, 50, 54, 56, 57, 64, 65, 72, 74, 90, 88, 86, 80, 82 дугаар хэсгүүдийн санал хураалтыг бодлоонтуулав. Нийт 20 хэсэг дээр Арвин, Батзориг нар 2012 оны 6 дугаар сарын 28-ны шөнийн 24 цаг хүртэл, зарим хэсэгт бүр 2012 оны 6 дугаар сарын 29-ний тэг цаг хүртэл санал хураалтыг үргэлжлүүлэн явуулж, сонгуулийг зохион байгуулалттайгаар бодлоонтуулжээ. Энэ бол төрийн эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг мөн. Хэргийг наривчлан тодруулбал 8 дугаар хэсгийн 22, 23, 16, 77 дугаар, 9-р дүүргийн хэсгийн 22, 32, 16, 87 дугаар, 56 дугаар хэсгийн 16, 53, 22, 01 дугаар, 54 дугаар хэсгийн 21, 99, 16, 51, 47 дугаар хэсгийн 16, 44, 21, 92 дугаар бүхий машинуудын биелийг шалгахад санал хураалт 2012 оны 6 дугаар сарын 28-ны 24 цаг, 29-ний тэг цаг хүртэл явагдсан болох нь цагтаа, минуттайгаа тэмдэглэгдэн үлджээ. Баянзүрх дүүргийн сонгуулийн тойрог хэсгийн хороодод ажилласан төрийн албан хаагчид санал хураалтыг хуулиар тогтоосон хугацаанаас хойш 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл явуулж, Монгол Ардын намын нэр дэвшигчдийн саналын тоог нэмсэн нь тэднийг нэр дэвшигчдээс авилга авсан гэж үзэхээс аргагүй байдалд хүргэж байна. Дээрх хэсгийн хороодын дарга ажилтнуудын машины дүнг цаг хугацаанд нь гаргахгүй, санал хураалтын тоног төхөөрөмжийн бичлэгийг ажиглагчид сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудад өгөхгүй байх, тойргийн хороонд хүргэлгүй учир битүүлгээр удаах, ажиглагчдыг байрнаас хөөж гаргах зэргээр элдвэлсний учир нь машины бичлэгээс тодорхой болж байна. Тойргийн хорон дээр явах үндээс авах хэрэгтэй. Бүх газрууд өгсөн байна. Танаас бус газар. Тойргийн хороноос очиж танаас бус бүгд өгсөн байна. Яагаад та нар өгөхгүй байна? Та нар ядаж зураг идэв. Тэр хуулиа та нар хуулиа барил та. Харин тийм одоо бүх газрууд авсан бидээс маргааш бичээд гаргаад. Яг л маргааш одоо энэ чинь тойгоор очиж танилцуулах хэрэгтэй болчихлоо. Яг л одоо бичээгүй. Бичээгүй шин. Ямар хэрэггүй болгоч. Тийм байхгүй. Наач одоо харагдаж ирж та биелээ бичиж. Одоо наач хамгаалал өөрч хийдэг байхгүй. Одоо ингээд бүх нөөнөр Тэд энэ хооронд нэмэлт санал хураалтыг хурамчаар хийж 74-р хэсгийн хорооны засаг дарга оюун гэрэл санал хураах байрнаас с сэжигтэйгээр орж гарч байжээ. Оюун гэрэл нь сонгогчдод санал өгсөний нотлохоо болгон өгөх ёстой тасалбаруудыг олноор атгаж аваад ардчилсан намын сонгуулийн штабын ажилтнуудад баригдсан юм. Юу таадаг. Юу аяж байгаа. Би энэ манаачлсан. Юу манаач бичээ удаа. Манаачлсан юм. Бичээ удаа ирээ. Манаачлсан юм. Ачираа цалин өгсөөгөө. энэ юу авчих вэ? Наа юу дамжуулцаа. Энийг энэ хараа. Тагаш натаа. Энэ хараа. Та нар яах вэ? Юу авч үзэж байгаа? Наад хүн зургийг дараа. Түүний энэ үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан учраас цагдаагийн ажилтнууд саатуулан шалгахад түүний гарт байсан тасалбарууд дээр санал тоололт хийсэн цаг хугацаа нь 21 цаг тэг минутаас хойш санал хураасныг тодорхой нотлох баримт болж өгчээ. Энэ өөрсдөө авсан шүү дээ надад чинь. Хэвлж авсан шүү дээ надад чинь. Энэ хаанаар гаргасан мөн үү? Мөн надад чинь өөрсдөө хэвлээд авсан надад чинь. Тэгээ энийг урах ямар хэрэг ба? Гэхдээ надад өөрсдөө авсан ба шүү дээ. Биш үү? Йоо, за энэ цагдаа учир нь болно гэж. Юу өгөөд арчилсан намын ажиглагчдад өгсдөө туулсан цаас ийдээ. Ийм бодлын гарсныг дуулсан улсын их хурлын бүртгэл санал хураалтын хяналтын дэд хорооны дарга энх болд ирж нөхцөл байдалтай танилцах үед цагдаа нар оюун гэрлийг саатуулан шалгаж байсан бөгөөд
Энэхүлд гишүүнд тойргийн хорооны мэдээллийн ажилт нь компьютер ажиллагаа болсон мэдээлэл нь ойлгогдохгүй байгаа гэж мэдээлсэн байна. Хуулийн чинь гаргасан би чи өгөхгүй. Чи төрөө авах гэж. Ажлаа хий. Чадахгүй чи ажлаасаа халагдсан шүү дээ. Юу нь болохгүй. Тогтоолоо өгчгүй. Одоо надад өгөөд юм гаргасан гаргаад энэ хүмүүсд танилцуулж за танилцуулчаад өгөөд би сууж. Гишүүн ээ 73. Энэ бол ерөөсөө манайд ажиглагч хийж байсан биш вэ? Энэ саяны таны энэ юу барьж авсан гэдсэн. Би бариаггүй энэ цагтаар барьсан. Одоо бид нар тогтоолоо ингээд танилцуулчаад тэгэл одоо юу гаргаад надад нэг хөө өгөөд явуулсан чи. Гарал сурсан. Ерөөс зүгээр энэ зүгээр орон ажиллаж үзэж ханаас өөрийн ингэж заавал. Энэ орон дөрөв ажиглагч биш бол дэше орохгүй шүү дээ. Энэ орцсон явж байгаа одоо ингэ. Харин тэгээд зөрчил. Түүний өгсөн CD-ний мэдээлэл дэлгэцээр үл ойлгогдох дүрс болон гарч байсан нь үнэн боловч хорооны засаг дарга оюун гэрлийн биеэс гарсан CD-н дээрх мэдээлэл хэвийн уншигдэж байжээ. Энэ файлыг ямар санаатай ингээд хийсэн биш шүү дээ. Үүнээс дүгнэлт хийхэд Баянзүрх дүүргийн 74-р хэсэг дээр тойргийн хорооны ажилтнууд хуулиар тогтоосон цагаас хойш санал хураалт хуурамчаар явуулсан. Энэ үйл ажиллагаагаа нуун дарагдуулахын тулд компьютероо эвдлэх, бодит мэдээллийг гадагш авч гарч устгахыг оролдсон байна. Баянзүрх дүүргийн 90 хэсгийн хорооны 70 нь хуулиар тогтоосон цаг хугацаанд мэдээлэл гаргаж өгсөн байдаг. Харин үлдсэн 20 хэсэг дээрх санал хураалтын цаг хугацаа хууль бус цагт явагдсан байгаа нь сонгуулийн саналын дүнг зориудаар засварлсан бусармаг үйлдэл хийгдсэн болохыг нотлоод байна. Өөрөөр хэлбэл эхний 70 хэсгийн санал хураалтын дүнгээр мянган саналаар дутуу явгаа мэдсэн Батзориг Арвин нар үлдсэн 20 хэсгийн хорооны дүнд өөрчлөлт оруулахын тулд хуулиар тогтоосон цагаас хойш хуурамчаар нэмэлт санал хураалтыг хэсгийн хорооны ажилтнуудаа хуйлдан хийжээ гэсэн үг юм. Монгол Ардын намаас нэр дэвшигч Батзориг Арвин нар ийм бусармаг арга замаар төрийн эрхэнд халдах, гэмт хэргийг зохион байгуулсан нь баримтаар нотлогдож байгаа тул тагнуулын ерхий газар, авилгатаа тэмцэх газар зэрэг байгууллагууд энэ хэргийг анхааран үзэж шалгаж эцэслэн тогтоох ёстой. ийм явуулж болохгүй шүү дээ. 2012 оны 6 дугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэдтэй Монгол Ардын намаас улсын их хурлд нэр дэвшигчд болох Батзориг Арвин нар уулзалт хийх үеэрээ мөнгө тараажээ. Мөнгө тараана гэдгээ хэдэн өдрийн өмнөөс зарлан сонгуулийн сурталчилгааг хариуцагч хүмүүсээр дамжуулан сонгогчдыг цуглуулжээ. 20 мянгаар тарахтаар хэлсэн шүү дээ. Намайг тэгээд өргөжлөө. Бүгд биш дараа нь биш. Аль нам Баянзүрх дүүргийн 19 дугаар хорооны сонгуулийн 20 дугаар дээр Харин мөнх хийсэн Мөнхбаатар. Юу ямар зорилгоор тараад байна? Ардын намын дэмжээрээ гэсэн. Тэр нь айлууд олон авсан айлууд бүгд авсан тийм. Мөн 6 дугаар сарын 26-нд дахин мөнгө тарааж болно гэж хүртэл хэлсэн байна. За би болохоор зэрэг энэ Ардын намаас сая энэ таравч 20 мянган төгрөг хоёр хүүхдийнхаа нэг авсан. Өөрөө бол аваагүй. Хоёр хүүхдийнхаа нийтдээ би өөрийн гарын үсгээр зорж авлаа. Тэгээд надаас өөр өчнөө 20 хүн авчи. Ингээд надаас ус наваад гараад нэг уулж хайчаад эдгээр ороод мөнгө урж гарч хүн байна. Би энийг болохоор зэрэг миний ганц зорилго болохоор зэрэг би энэ мөнгөөр саналаа хөдөлмөргүй байна. Тийм учраас би яг та хэдийг яг энэ төлөв явж байгааг би хэлье. Энийг болохоор зэрэг юу яасан? Ардын намаас манай тойрогт нийт дэвшиж байгаа Арвин гишүүн, Батзориг гишүүн, Мөнхбаатар гишүүн гурав их дэмжээрэй гэж ийм мөнгө өгсөн. Тийм дэмжээрэй гэж ийм мөнгө өгсөн. Ил өгөөд гарын үсэг зориулсан. Би тэгэхээр зэрэг яг өөрөө биш хоёр хүүхдийнхээ нэрээр өөрийнхөө нэрийг бүтнээр нь бичиж мөнгө хүлээж авсан. Тийм. Энийг ямарваа нэгэн тийм нууцлал байгаагүй. Энэ сая энэ шатарын төв шатар дээр шууд хүмүүсийг суулгаж байгаа турал хийснийхаа дараа бүгдийн эхнээс нь ахуулаад бүх хүмүүстэй гарын үсгийг зориулаад энэ 19 дугаар хорооны иргэн юм биш гэж иргэнийхэн үнэлгээг хараад тулгаж
хүн болгонд төгссөн. Энэ карьертийн багцлцсан мөнгийг 19 дугаар хорооны Баянзүрх төвийн 19 дугаар хорооны дарга мөнх эрдэнэ дарга барьж орж ирсэн. Тэгээд тэр сонгуулийн хуулагч нэрийг мэдэхгүй нэг хүүхэн тулгаж гардуулж өгч юм бид нарт.